би маш сайн нэг түүхийг санаж байна. Би тэрний араас өөрөө явж исэн юм да. Зоригийн алхахыг үгүй ээ. Улсын хурлын гишүүн байхдаа ч явжсэн, егөр иргэн байхдаа ч явжсэн. Зоригийн алхахыг захиалагчийг нь им инх сайхан гэж, гүйцэтгэхийн хийгчийг нь дамирнгийн инх бат гэж. Хэргийг нь бүх байдлаар нотлолж ял үүрүүлэхийн тулд 2004 оны сонгуулийн өмнө инх сайхан нь Арц намын даргаалаа тэр үед. Арц намыг сонгуульд намын даргагүйгээр оруулна. Арц намынхан өөрсдөө энэ зорийг алсан гэдгийг нь харуулна гэж. Францаас инх бат гэдэг нэг хулгайлж авчираад зоригийн алхахтай холбогдуулаад инх сайхан гэдэг хүн захиалсан. Захиалагчаа хэл гүйцэтгсэн гэдэг хүмүүсийг чинь биднээс барьцсан. Чи энэ хооронд холбоос нь хийж өгсөн гэж авчираад тэр хүнийг өхүүлж ийсэн. Тэр үед хууль зүйн сайд нь хэн байсан гэж? Тэр үед ерөнхий сайд нь хэн байсан гэж? Тэр үед аль нам засаг барьжээ. 2004 оны сонгуулийн өмнө. Хуулийн байгууллагаар улс төрийн зорилготой яаж ажиллаж болдог гэдэг түүхэн тэнд байна. Түүхэн тэнд байна. Тийм түүхийг мэддэг хүмүүс хардж магадгүй. Тийм юм болсон байж магадгүй гэж. Тийм түүхийг өөртөө зохиолын бичиж гардан гүйцэтгсэн хүмүүс бас яг бидний шиг ажилчуудаа гэж бас хардж магадгүй. Тэгээд тэр дамирнгийн инх бат гэдэг хүнийг өмгөөлсөн өмгөөлөгчийг нь одоо би дахиад бүр амар юм ярьж байгаа байхгүй. Өмгөөлөгчийг нь төрийн нууц зарлсан гэдгээр нь шоронд хийсэн. Яасан бэ гэсэн чинь дамирнгийн инх батаа айлгас үзүүлж ирүүдэж бөө юм болж байгаад за энэ болохоо байлаа гингут нь за тагнуулын байгууллагын мэдээлэгч гэдгээр илсүүлээд тэнгуут өмгөөлөгч нь манай үнийг хулгайлж авчираад ирүүдээд амь засгийн бүр аимшигтай болгоод сүүлд нь өөр гэмт хэрэгт холбогдуулаад шоронд явуулаад өөр гэмт хэрэгт холбогдуулаад тэгээд тэр гэмт хэрэгт холбогдуулж явуулахдаа манай үнийг одоо дуу үг хэлүүлэхгүй тулд мэдээлэгч болголоо гэж хэлсэн өмгөөлөгчийг нь төрийн нууц задлаа гэд Санжаа Сүрэнгойг шоронд явуулж байсан. Энэ бол зөвхөн нэг нь ил болсон хамгийн хил дам дагуулсан нь зоригийн гэх энэ хэрэгтэй холбогдуулаад байгуулсан ажлын хэсэг яг зоригийнхаа хэргийн араас явсан хэдэн хувь зоригийн хэрэг гэдэг нэрийн дор улс төрийн захиалга гүйцэтгэсэн хэдэн бол одоо би энэ дайрын жиг ностой юм бил. Яагаад энэ зоригийн хэргийг ил болгоод шүүхээр оруулахгүй вэ? Яагаад гэвэл энэ зоригийн хэрэгтэй холбогдуулж мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулсан маш олон хууль бус үйл ажиллагаа байна. Энэ хууль бус үйл ажиллагаануудыг шүүхийн тавцанд ил гаргаж олон нийтийн нүдэн дээр тавина гэдэг бол аимшиг. Аль намд хамаатай аимшиг бол? Би бол аль намд гэхээс илүүтэйгээр хинүүст хамаатай аимшиг бол гэдэгт бүр ач холбогдол өгч байна.